Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа. Хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа төлөвлөгийн маань цаашны дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. Сайн байцгаана үзэгчдээ шинэ оны мэнд хүргэе. ТV5 телевизээс бэлтгэж байгаа шинэ он руу хамтдаа баярын хөтөлмөр маань шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За манай студид нэгэн сайхан үзэсгэлэнтэй одоо авиаслыг ийм бүсгүй хүрэлцэн ирсэн байна. За манай долгосрон бол одоо морин хуур сонирхогч за мөн бас өв соёлоо ийм сурчил түгээдэг ийм бүсгүй байгаамаа. За гээд бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны минь. За баярлалаа. Жимэн шинэ оны минь. За юуны үзэгчтэй ихлэ өөрийгөө танилцуулъя тий. За намайг Дэмбэрэл сайхны Долгор сүрэн гэдэг. Би Завхан аймгийн Эрдэнэхэн сум төрж өссөн. Сүүлийн 4 жил Тайван улсад суралцаад байгаад одоо ирээд удаагүй байна. Тайван сурдаг. Тайван сурж байхдаа ингээд энэ морин хуур хөгжмөө бас ингээд сурчлаад ер нь өв соёлоо ингээд энэ үндснийхээ гой хувцсыг өмсөөд тэр ингээд тэр бусдаас нэг ялгараад байгааг анх ингээд сахим оршин харсан л да. Тэгээд энэ тухайд бас нэлээ ингэж гоё яриулъя гэж бодоод бид бас студидтэй ингээ урьсан. 6 дугаар ангиас анх морин хуур хөгжмөр хичээлж гисэн. Завхан аймгийн Эрдэнэхэн суманд ер нь бол маш тийм бүрэг ичимхий жоох аймхад хөөхт байсан гэж боддог. Тэгээд манай ээж бол сумын соёлын байгууллагт аягүй олон жил ажилласан хүн байдаг. Тэгээд анх одоо нутгийнхаа уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулад эргэж ирэхдээ маш гоё хуур бэлгэнд аваад ирсэн байсан. Тэгээд манай гэр тэр хуур нь өлгөөтэй байдаг. Тэрийг бол одоо морин хуур гэдгийг мэдж байгаа харж байгаа. Тэгэл яаж тоглохоо бол мэдэхгүй. Тэгээд дан удаагүй одоогийн миний морин хуурын багш болох Монголд хамгийн олон одоо шавнартаагаараа хүмүүс мэддэг. Урлагийн гоёо сэтгэлтэн Юндагийн дэлгэр насан багш маань ингээд Завхан аймгийн 24 сумаар тойроод хүүхдүүд одоо морин хуурын дууландаа шалгаруулж аваа явж байсан. Тэгээд гэрт тэр хөгжим байгаа болохоор би тэр ангид орж одоо шалгалт өгсөн гэж боддог. Тэгээд анх тэр анги руу ороод шалгалт өгөө тэнцээд тэгээ манай сумаас бол 4 хүүхэд анх явж исэн. Тэгээ явж исэн гэдг нь шалгаруулсан хүүхдүүдээ Завхан аймгийнхаа Алдархан суманд сумынхан дотор байранд амьдруулад сургуульд нь хичээллүүлээд ийм хөтөлбөр байсан гэм үү. Тэгээд анх тэгж гэрээсээ 6 дугаар ангиасаа гарч морин хуур хөгжмөр хичээлж танилцж эхэлсэн үе маань. Одоо хичээлээд бас нилээдгүй олон жилиг болоод тэгээд юу 6 дугаар ангиасаа хойш нэг 9 хүртлээл хичээлсэн. Тэгэл ер нь одоо нөгөө хөгжимч байнгын бэлтгэл сургууль хэрэгтэй гэдэг чинь тэгээд хажуугаар нь хичээл сургууль оюутан болоод орхигдсон. Ингээд орхигдсон хугацаанд бол би өөрийгөө нөгөө дахиж тоглож чадна мадна гэж юусоо бодохгүй. Яг гоо гэрт маань хуур өлгөөтэй байдаг. Хаяа цагаан сараараа хуураа хөвөлчин нэг хит татчин тийм байсан. Тэгээд би ер нь энэ морин хуур хөгжмийг маш их тийм сүнслэг хөгжим гэж боддог. Тэгээд надтай ер нь аягүй тийм холбоотой бас сэтгэл зүйтэй ч гэсэн юм холбоотой юм санагддаг. Уялдаад байдаг. Тэгээд нэг заримдаа хөглөө тавьчихаар нэг ирээд дуурахаар нэг сайн дуурахгүй байгаа юм шиг. Заримдаа яг нэг өөртөө сэтгэл зүйтэй холбоотой сайхан дуурдаг. Тэгээ нөгөө хид татчихаар гоё болдог ч юм уу. Тэг ингэж өөрөө яг тэгэж тэрэндээ итгэдэг болохоор тайван руу явахдаа тоглоно гэж бодож авч байгаагүй. Зүгээр надтай хамт ингээ бараг л хантай гэдэг утгаараа хөгжмөө нэлээ ачаа бараа болоод авч явчихсан. Тайванд очиод яг олон улсад одоо яг өөрийнхөө үндэсний хөгжмийг сурталчилж эхлэх одоо яг гараа нь гэх юм уу те эхлэл нь яаж тавигдсан бэ? Намайг өрөөндөө хууртаага байдгийг ганц нэг найзууд маань мэднэ. Тэгээд сургуулийн өдөрлөг одоо олон улсын оюутны нөгөө охирноо сурчлах өдөрлөг гэж жилд нэг удаа болдог. Тэргээр нь чи морин хураа тоглооч гэдэг найзуудын ятгалгаар анх тэгээ нөгөө тоглоог удацсан болохоор хүмүүсийн өмнө гарна марна хэр жоох тийм сэтгэл тодорхой хэмжээнд бас айгүйх бэлдсэн санагдаж байна. Тэгэл бэлдэж байгаад анх сургуулийнхаа тайзан дээр гадаа талбай дээр тоглолжсэн. Тэгэл яг тэндээс тэгээ юу гэдгийг чинь
яг нөгөө өөрийнхөө ондоошлыг энэ миний яг бүр ялгарах эднэр дунд би одоо тэр олон манай 50-нд ер нь 500 гаруй оюутан байдаг гэсэн бүртгэлтэй байдаг. Тэр дундаа ч гэсэн тэр хүмүүстэйгээ ч гэсэн одоо яаж өөрийгөө гоёор танилцуулах уу гэдэг яг үе дээрээ яг би өөрөө одоо морин уур тоглолтгороо монголчуудаасаа ч гэсэн ингээд гоё ялгарч чадсан юм уу тэднэр дундаа морин уур тоглолтог доогийн нөгөө сургууль дотор болохоор нөгөө хөгжим тоглолтог монгол ч юм уу те тэгээд хөгжмнөөс гадна бид манай одоо үндэсний хувцас бол маш их тий одоо агч яг энэ хувцас өмсөд сургуулийн юм тоглоод идэг те бас хувцас өмсгөлөөс эхлээл хүн болгон вау гэж хардаг эргэж хардаг бүр ингээ араас дагуулж хараад 6 ахуулыг гэдэг аюу бол одоо хаанч хэлбэг тийм тэгээд анх сургуулийнхаа тэр өдөрлөгтөр тоглоод тэгэл захирал ангийнхан багш нар гэл бүгд мэддэг болоод айгүйх давуу тал ер нь морин уур над миний амьдралд маш их давуу тал дандаа бүх юмний одоо нэг алхам бусдаас арай нэг жоох илүү алхах боломжийг олгож ирсэн. Тэгээ би энэ хөгжим маш их талархаж баярлж явдаг. Энэ хөгжмийг анх тэр сумын дотор байранд амьдраад тэгж суралцах. Тэр бас тухайн үед жоохон хүнд шийдвэр байсан баг. Манай аав бол нэлийн эсрэг үзчихсэн. Тэгээд тэгж тийшээ явж морин уур хөгжим сурсандаа бол одоо бол өдөр болгон маш их баярлдаг. Одоо ч гэсэн ингээ энэ гоё нэвтрүүлэгт энэ хөгжим л намайг авчирсан гэж бодож байна. Тэгээд одоо 4 жилийн хугацаанд бол бараг тэр хавийнхаа морин уурж болцсон юм биш өөрөө. Сургууль харж байгаа тий. Чи ягаад тэгээд ингэж асуугаад юм хэр энэ өөрөө энэ монголчуудын энэ өв соёл тий энэ морин уур хөгжим тэгээд чиний сая ярьж шít энэ одоо өмсдөг хувцас сэргэлийг хараа гадныхан үнэхээр мэл гайхдаг гэ тий. Энэ монгол үндэсний юм өөрөө энэ бид нар одоо ингээл заримдаа нэг үгүйсгдэг ч юм уу тоодгүй ч юм байдаг бол тэр гадаадд тэр оронд бидний энэ өв соёлыг маш их сонирхож шít. Би ийшээ яваад ерөнхийдөө дээллийг маш их хэрэглээнд оруулахыг хичээдэг болсон. Ирэх болгондоо л гоё дээл боломж л болвол дээл өмсөх ямар л өдөр байна л болох л өмсөхийг хичээдэг болсон. Тэгээ энэ яг харахгүй одоо бидний бүр үнэхээр том өв соёл бид нар өдөр тутмынхаа хэрэглээнд хүртэл оруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд өмсцэн байхад өөр мэдрэмж дахиад давхар өгчөөд юм шиг санагдав. Хүнд өөрт харагдахаас гадна надад өөрт ингээд би хэн блэ гэдгийг нэг тийм сануулдаг нэг юм гоё дээгүүр яаж халах хэвтэй маань хүртэл цаанаасаа ингээд тавигдсан юм шиг тэгж санагддаг. Тэгэл одоо нэг манай нэг энтгийг найз бүр ингээд үнэхээр сонирхчихсан би нэг удаа өмсөө үзчихээд хөө чиний хувцсыг. Тэгээ би жоохон гайхаад гэхээр тэгвэл чи минийхээ өмсөө үзчих. Ингээд баг хойлоо солио намайг найрах гэдэг шүү дээ. Тийм байдлаар хүртэл хүмүүс ингээ айгүйх сонирхож хардаг. Сургуулийн хувьд бол мэдээж хуур тогсноос айгүйх өөрчлөгдсөн. Хичээлийнхаа дундуур багш нар чи дараагийн удаа ирэхдээ морин уур аваад ирээрээ. Нэг тогтоод өччих гэдэг. Тэгэл анги дотроо заримдаа хичээлийн цагаар бид нар хуур тоглоо сууж. Хичээл дээр хичээлийн цагаар би хөгжмөө авчирсан тогтоо сууж их. Тэгээд зарим одоо бидний хувьд одоо диплом удирдах багшаа сонгоно гэдэг бол тэр олон сурагчтай газар бол хэцүү. Тэгэхээр одоо тэр профессор тань бол хөрөлцөөгүй шүү дээ. Тэгэхээр одоо багш нар маань өөрсдөө намайг чи багшаа сонгосноо би чинийх болъё гэхүү тэр гэж. Тий шал өөр болоод. Тэгэл зарим нь манай хүүхдийн сургууль дээр очиж тоглоод өгөөч энэ төрхий бас найраа их сайн явагдана. Хүн бүх юмыг заавал ингэж төгс чадах албагүй те. Гэхдээ нэг юмыг оролддог юм уу, нэг юмыг сонирхдаг, нэг юмыг чаддаг байхад тэр өөрөө хүнд ямар их давуу болдог гэдгийг сая энэ доогийн одоо яг энэ яриад байгаа ярианаас харагдаж штэ. Зүгээр ингээд 6 дугаар ангиасаа дуртай дургуу нэг морин хуурын юмд яваад ихсэн. Тэгээд сурсан. Тэгээ гадаад оронд очиод тэр нь чамд ямар гоё давуу байдал бий болсныг гоё харагдаж байна те. Бид нар бол сүүлийн үед энэ өв соёл руугаа их дайрдаг ч юм уу, те үгүйсгдэг. Яг нь дотор нь байгаа гадаг нэг анзаардаг байх л та бид нар. Гэтэл ингээ гадна талаас нь харахад юм уу гадаад орчинд очихоор энэ ч өөрөө их шал өөр юм байна. Одоо жишээ нь ингээл отор нүүдэл ярихаар бид нарт бол нэг байдаг юм шиг гадны хүн тэр отор нүүдэл чи өөрөө маш сонирн байгаа байхгүй юу? Хасах 20-30 эмийн үдэнд ингээд тэрэг шар хөллөөд мал тоогоо явж ихэд тэр германоо сая энэ завханд ирээд тэр нүүж байгаа нүүдлийг хараад бүр гайхаад шүү дээ кино хийгээ яваад байна. Тэр монголчуудын энэ өөрийн бидний энэ ондоошлын юмнууд чинь л одоо ингээд яг томж үлдэхээр их сонирхолтой л энэ даяаршны нийгэмд их сонирхол байгаа тий.
Яг тэгээд харин гараад явхаар хүмүүс Монголын тухай асуухаар хариулж чадахгүй юмнууд амар их гардаг юм бэл. Тэгэл одоо би эргэж ирчээ сая хөдөө яваад ирэхдээ жишээ нь өхөр тууж үзсэх одоо ер нь тийм ахуйтайгаа ойрхон юмыг хийж туршиж үзэх айгу хүсэл сонирхолтой болсон. Яг одоо яг Малчны хотод яг өвлийн одоо яг өвлийн уйлралд ямар байгааг нь бүр хармаар очоод бүх юмын нэргэн тойронд нь хэрглэж байгаа одоо нөгөө галтгооных нь хэрэгслээс эхлээд бүх юм нь одоо эргээгээд нөгөө юм хүний сонирхол амирх татдаг юм лээ. Тэгээд жишээ нь одоо хүмүүс Монгол арх ямар арх байдаг вэ? Тэгэхээр одоо ариг Монгол архиа ярьж штэ. Тэгээ би тэр архийг яаж шийдгийг би хэлж чадахгүй байх жишээ нь. Тэгэл тим юмнаас эхлээл ингээд эргээгээд яг бидний яг онцолж ярих би Монгол хүн гэхээр би яг энд юуг онцолж ярих хэрэгтэй юм бэ гэдгийг хүн болгон одоо гараал ер нь өөрсдөөсөө хайж эхэлдэг байх гэж бодож байна. Монгол ахуйгаа ер нь бол сүүлийн үед бас залуучуудаа сайн мэдхгүй ерөнхийдөө холдоод суурьшлийн амьдралд одоо ингээд шилжижээд байгаа. Гэтэл одоо нэрээ үнэхээр монголчууд гадаадд очиод сурахлаар одоо ингээд залуучууд оюутан болоод явхлаар танаа Монгол улсад яад юм бэ? Морьтойгоо одоо ингээд хичээлдээ явд юм уу гэ тэ. Наацх нь тийм биш ч гэсэн ядаж Монгол одоо сүү цагаан эдэгээ яаж боловсруулдیں۔ Одоо яг Монгол одоо амттай хоолнуудаа яаж бэлтгэдیں те тэднэрийг ядаж гадны орны хүмүүс одоо өөрсдөө тайлбарлаад өгч чаддаг байх хэмжээний ахуй соёлдоо бол үргэлжлүүлэн бидэд бол суралцах ёстой юм байна тийм ээ. Тэрийг л маш сайн ойлгосон. Тэгээ ирээд их оролдож үзэж байгаа янз янзаар. Ер нь хэр амжилттай байна. Үгүй би чинь уул нь бол сумын төвийн хөдөөний хөхөд би бол өөрийгөө хаанч энэ талаар бол газардахгүй гэж боддог байсан чинь бас үгүй юм бэлээ бидний мэдэхгүй юм. Ер нь мэддэг хэрнээ яг яагаад яаж гэдгийг ерөөсөө ерөнхийдөө мэддэг юм шиг дүр үсгдэг юм уу? Мэддэг угаасаа анханаас ойлгоцсон ч юм нэг тийм худлаал дүр үсгчээс амжих санагд. Тэр чиний одоо хүүхд залуучуудаа юу гэж үеийнх нэ ч юм уу одоо магадгүй ингээд гадаад очиж чамшиг Тайванд юм уу Тайландд 4 жил сурах байгаа монгол залуучуудаа юу гэж хийж уриалмаар байдаг вэ? Хамгийн эхлээд гоё үндэсний монгол хувцснуудаа хувцас авч явах, өмсдөг байх. Тэгээд яг одоо намайг хүн харчаад энэ ямар орны хүн бол гэж бодхоос энэ хүний нэр хэн бол гэж нэг бодохгүй байх тий. Тэгэхээр би монгол хүн тэгээ би Монголын араас би Монголыг яг юу гэж энэ хүмүүст тайлбарлаж танилцуулах уу? Монгол гэхээр урдаас өөр монгол уу гэж асуух хүмүүс айгүй болно шүү дээ. Тэгэхээр эндээс би яг өөр монгол биш энэ бол Монгол улс ийм улс гэдгийг тайлбарлах хамгийн ихний гол тэр зүйлүүдээ сайн мэддэг гэл байх хамгийн чухал юм шиг. Ваа, өстой гоё тодорхойлт хэлж штэ. За түрүүн тэгээд нөгөө яг гол яриа руугаа орё. Нөгөө морин хуураараа одоо сургуультай үл өөрөө од байгаад байгаа штэ. Тэгээ ер нь 4 жил сурах хугацаанд хэдэн удаа сургуультай бол байгаль юмд оролцох юм гол юмнууд нь тэр тухайгаа гоё яриулаа. Сургуулийн жижиг арга хэмжээнүүд дээр том жижиг гэлтгүү тэгэл дуртай ч юм аа хийж байгаа юм чинь тэгэл гүн хоёрт манай сургуульчин гоё төгтөөтэй мөнгө өгнө. Бас халдвар гэдэг нь шүү дээ. Нэг талаараа бол тий оюутан хүн ч тий. Тэгээд сургууль гэлтгөө манай одоо Монголын оюутны холбооноос одоо 50 дахь оюутны холбооны бас арга хэмжээнүүд зөндөө болно. Тэгээд тэрнээс гадна 50-нд амьдардаг нэг хүмүүс хэсэг бүлэг хүмүүсийн хувийн төрийн бас байгууллага байдаг. Монголчуудын. Тэр хэд маань сургуулийн насны боловсролын хүүхдүүдэд одоо тэр бүх сургуулиуд гадны соёлын соёл сурталчлах нэг тийм өдрлөг хичээлийн цагтай байдаг. Тэрийг одоо бид нар ингээ Монгол улсыг ингэж Монгол улсын тухай ийм хичээлийн цаг авъя гэж аваад тэргээрээ одоо тэр өдөрт нь бид нар тэр хүмүүс бол ингээд гоё үзүүлэн гэр мэртэйгээ очсон байдаг. Тэгэл Монгол бүжиг тэгээд хувцас гар урлал одоо хил бичгээс авахгүй бол бүх юмудаа бэлтгэсэн байт юм лээ. Тийм арга хэмжээнд бас хэд оролдоо оролцож тэр хүмүүстэй хамт явж исэн. Тэр хэд бол бас л яг тодорхой хэмжээнд өөрсдийнхөө таньж мэдүүлэх гээд явж байгаа маш их чухал ажлыг хийж байгаа тийм мундаг хүмүүстэй танилцж Тайванд хамт. Ер нь бол олон улсад Монголынхаа өв соёлыг одоо сурталчлан таниулж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Өөрийнхөө хэмжээтэй тэгээ оюутан өмдөө. Ер нь хүмүүс болгонд дор бүрнээл байгаа орчин газартаа яг юу хийж байгааг нь хамаагүйгээр дандаа энэ улсын одоо соёлыг
алхам тутамдаа сурталчилж явдсан болов гэж бодсон ш. За Монгол ийм улс юм байна. Монгол хүмүүс ийм онцлогтой, зан арын шинтэй тийм юм ямар ч орчинд нөгөө дасан зохицох гэдгийг бол хүн болгон бүр онцолж ярьдаг штэ тийм. Тэгээд маш тийм хурдан түргэн гүйлгээ ухаан сайтай манлайлах одоо маш олон давуу талуудтай Монгол хүмүүс яг ингээд ажил дээр гараад явах юм бол тэр бүхнийгээ хүртэл ингээд Монгол хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэдгийг манай одоо гадаад байгаа олон мянган хүмүүс дор бүрнэл хэрэндээ таниулан сурталчилж яваа хүмүүс гэж би бол бодсон. Тэгээд ер нь хүмүүс гадагшаа явлаа гэд нэг амар соёлоосоо төсөөрөд байгаа юм бол нэг байхгүй. Бүр эсэргээрээ харин ч энд өөрийгөө одоо бидний мэддэггүй байсан юмыг харин тэнд очиод эргээд өөрсдөөсөө хайдаг юм шиг санагдсан. Одоо чи ингээд 50 сая 4 жил бизнесийн удирдлагаар сурсан гэсэн тий. Тэгээд яг сурж байгаад одоо морин хуур хөгжим хамгийн их одоо баярлсан ч юм уу бахархсан яг тийм гоё үйл явдал. Тэр тухайгаа гоё дурсаж яриад. Миний тийм хамгийн өнгөрсөн үе одоо диплом удирдах профессор над руу холбогдоход ингээл амар олон хүн чи одоо удирдагчаа сонгосноо сонгоогүй бол би чамайг одоо авах уу гар үсэг зураад өгөх үү яаж яж гин сэдвүний болж гин яаж гин гэл. Тэгээ тухайн үед бол би яг баг яг тэр сургуулийг төгсч чадах уугүй юу энэ ер нь яг гэж бодсон айгу тийм үе дээр багш холбогдож маш их дэмжлэг үзүүлсэн. Тэгэл эн чинь би болно гэхээр бусдаас л өөр юм биш үү. Тэгэл тэрийг айгу олон найзуудтай ингээ ярмаар санагдтал. Яг тэр үед л ингээ энэ хөгжим угаасаа л бүр үнэхээр намайг хаа явсан газар маань ивэж тэтгэж ингэж өөдөн өргөж. За тэгвэл одоо шинэ жил болж байна. Доогийн маань бас шинэ жилийн мэдлэгээ дэвшрээд манай одоо энэ шинэ оноор хамтдаа нэвтрүүлэгт маань нэг үзэгчтэй өмнөдөө нэг сайхан ая барих уу? Шинэ жилийн ая тоглох уу? Ямар ая тоглох? Морин хураар энэ шинэ жилийн ая тоглох болно үстэй гэхдээ. За тэгвэл нэг сайхан ая бариулъя. Тэгээд ярилцлага гуруулаа үргэлжлүүлээ. Тэг үү? Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртсагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиотикор баялаг. Шинхэн жимсээр эрч хүчээ нөх. Сардаг желли. Бяцхан луу иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon. Илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртсагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. %100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд.
Одоо аяар бидний одоо сонор юуг мэлалаа. Ерөөс ийм хувцастай хүнтэй чинь нэг хөгжмөл ярмаар санагдаад байгаа. Сүхбаатарын талбайд чи 2000 хэдэн онд юм бэ нөгөө завхны 2011 онд 2222 морин хуурч гэ. Тэрний өнгөнд байсан юм өөрөө ер нь бол. Тэн таваагаа ярэ. нөгөө Алдархан сумын байранд дотор байранд амьдраад тухайн үедээ бол бид нарыг хөтөж багшаар сургаж байсан юм билээ. Мэдээгүй би хуруу яг юу хийж байгаа мэдээгүй. Тэгэл хүүхэд байхад тэгэл хуур сурна л гээгүүг очсон. Тэгэл олон хүүхдүүдтэй бужигнаал байранд амьдрал өглөө нь хичээлдээ явж өдөөс хойш соёлын төв дээр очил хуураа бэлдээл. Тэгэл нөгөө бистэ гэрээс борцог ирэхээр модоо авдран тийж хөвцөртөл нууж идэл. Тиймэрхүү тэр дотор байрны амьдрал бол үнэхээр бүр миний амьдрал хамгийн гоё дурсамжууд гэж бодогддог. Манай аймгийн засаг дарга байсан Санж Мэтөв гишүүний хөтөлбөрөөр 999 морин урчиг анх тэгэж бодлоготойгоор бэлтгэж эхэлчихсэн юм лээ. Тэгээ бид тэнд морин ур сурчаад буцаа сум суман дээр очиод өөр өөрсдийн гэсэн хамтлагийг сумын хамтлагуудыг байгуулад за нэг суманд нэг хүүхдийн тоотой харгалзуулаад хэдэн хүүхдтэй хамтлаг гэдэг цаанаас нь заагаа өгцөө. Тэгэд сум болгон хөгжмийн багштай ч гэсэн тэр болгон тэр хүмүүс морин ур тоглож чадахгүй. Бид нар очиод хүүхдтэй заах одоо арга барилаар энэ 999 анх бол бүрдчихсэн. Тэр дэлгэр насан гэдэг хүний удирдлагын дор арга барилаар яг одоо нэг арга барилаар бид нар бүх юма одоо сурцсан яг бид нар очиод сумдаа тэрийгэ заагаад тэгээ эргэж нэгдээд анх бид нар отгон нингэр хайрхны тахилганд оролцож байсан. Тэгээ дараа нь 11 онд тэр үеэр ерөнхийлөгчийн одоо урилгаар Сүхбаатарын талбай дээр ирж байсан юм билээ. Тэгээ Сүхбаатарын талбай дээр тоглолцоод наадмын үеэр 7 сарын 5 тоглолцоод 7 сарын 11 наадмын нээлтэнд оролцоод буцажсэн. Тэр олон хүүхдийг одоо наашин тээвэрлж авчрах, байрлуулах, хоол хүнсний сахгуулал, аюулгүй байдлыг маш том ер нь бол завханчууд тэр аяараа бүгд эвлэлтэнд нэгдэж тэр одоо маш том үйл ажиллагааны ард гарсан гэж боддог. Тэгээл эмч цагдаа, сургуулийн захирал, нийгмийн ажилтнаас эхлээл бүгд л ер нь дор бүрний сум болгоо хариуцлагатайгаар хоёрт нөгөө хагас зэргийн зохион байгуулалт гэдэг бол тэнд анханасаа бүр ингээд багасаа бид нар яг одоо цэргийн ангид энд ирээд байрлалцсан байх жишээний те нэгэл босоо бүх юм л тэр хүмүүс нэг зэрэг хүлжээл бидний одоо тэр яаж штэ те энд яг хөө зүгээр хүмүүс 999-ийн морин цавхны морин урчдыг тухайн үед бол дууд нураал тоглолдог эсвэл мэрэгжлийн биш ч юм уу те жоохон тиймэрхүү мэдээж комментүүд байсан байх. Гэхдээ энэ хүн болгон тоглохгүй дээ нэг юм одоо чухал ач холбогдол нь биш. Тэр хүүхдүүд энэ хөгжмийг бариад суучаад тоглох гээд оролдож байгаа нь өөрөө маш том алхам. Тэгээд эргээгээд энэ хөгжим өөрөө тэр олон хүүхдүүдэд маш том хүмүүжлийг өгсөн гэж боддог. Тэгээд энэ ер нь урлагийн боловсрал гэдэг чинь нөгөө хүнд маш чухал гэж ярьдаг штеп. Тэгээд тэр дундаа энэ үндэсний одоо хөгжим маань хүүхдийг бүр багаас нь шал өөр төвшний одоо илүү их монгол ахуйтайгаа ойрхон хүнийг хүндлэх одоо хүний үг сонсож сурах, адаглаад сууж сурах, хүнтэй зөв харьцахад ямар ч хүүхэд байсан морин ур сураад сурахгүй хүүхэд гэж бол байхгүй. Тэр нь яг цаг хугацааны асуудал байгаа. Тэгээд бүх юм нь одоо зан араншин одоо хичээл сурлагын хувьд ч гэсэн маш олон өөрчлөлтүүд гардаг гэж би өөрийнхөө жишээн дээр ч боддог. Ер нь бас нөгөө очиод суманд хүүхдүүдэд багшилж байсан учраас бас жоохон гадралдаг. Хоёрт оюутан болоод манай багш маань тэгээд Улаанбаатарт ирээд Улаанбаатарын сургуулиудад морин урын дугуйлангоо оруулсан. Тэгээд тэнд оюутан байхдаа бас багшилдаг байсан. Жишээ нь би 115 дугаар сургуульд багшилдаг байсан. Тэгээ ингээд хот төдөөгийн хүүхдүүдийн нөгөө бидний одоо ойлголт дахиад хотын одоо хүүхдүүдийг хүлээж авах байдал энэ төргээ бас аягүй ялгаа гард юм л. Тэгэл хүнд өгж байгаа тэр өөрчлөлтүүдийг ер нь жоох ингээд мэдрээд эхэлсэн болохоор би энэ хөгжмийг бол бүр үнэхээр одоо аль болох эргэн тойрныхоо хүмүүст за ямар нэгэн байдлаар хөгжмийн дугуйланд хамрагд одоо хүүхдээ явуулаарай эсвэл заавал морин ур гэхгүйгээр гэж зөвлөхийг хичээдэг, уриалдаг. Айл болгонд морин ур байх хэрэгтэй гэж боддог. Хоймортой залцсан байхад тэр хүүхэд энэ хөгжмийн тухай мэдлэггүй ч гэсэн энэ одоо бидний яг хувьд ямар үн цэнтэй зүйл вэ гэдгийг багаас учрыг нь ойлгохгүй ч гэсэн тэнд байгааг нь хараад одоо мэдрэх боломжтой гэх юм уу
гэж би ер нь бодсон. Тий яг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг шүү дээ. Айл болгон морин өрөө гэж мө дээдлэн залах гэх тийм ээ. Одоо хамгийн сүүл жишээ нь Чингис хааны иш шөргийг залах гэл яг энэ бол хэрэгжээл явж байгаа. Тэгэхээр энэ бас өр нөлөөгөө өгдөг байх гэж боддог шүү дээ. Тэр завханд анх ингээд нэг 900 хэдэн морин уурш бэлтгэх гээл нэг ерхий осрлын сургуулийн хүүхдүүдийг бэлтгээл те. Тэр нэг сайн үр цацаж тэгээ тэрний ингээл үр үнс нь одоо хүртэл ингээл явж ш. Тэгэхээр сайн зүйл, сайн юмыг хийхээр ингээд үн удаан жил ингээд зөв юмар ингэж олон хүнд эрийг нөлөө үзүүл, зөв үлгэрлэл үзүүлж ингэж бас явдаг байна гэж сая чиний ярианаас ингэж бодож илаа. Ер нь эргэн тойрондоо дандаа одоо мандалж байгаа хүмүүс бүгд одоо манай завхандаач ер нь бол тэгэл 999-тэй холбоотой дандаа морин уурс сурсан тоглодог тийм хүмүүс байдаг байсан тухайн үедээ л гэж бодоход. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ил Карневелло. Энэ болохоор Итали улсын Венецийн дарс байгаа. Италиас ирсэн юм уу бүр? За тэгвэл шинэ жилийн одоо баярын ширээгээ чимэглэхэд хамгийн тохиромжтой үедээ явах нь. За Шинэ жилийн мент. Монголд байхдаа шинэ жилээ хэрхэн өнгөрүүлдэг байсан юм. Бас Тайванд очиод өөр улс оронд, дулаан оронд ялангуяа шинэ жилээ одоо тэмдэглэх ямар байв? Ямар ч баярыг хамгийн гоёор тэмдэглэж чаддаг газар бол би сум гэж боддог. Тэгээ ер нь бүр үнэхээр гоё тэмдэглэдэг жижиг сумууд гоё шүү дээ. Тэгээд тэнд бол яг хуу жил болгон яг найруулга нь адилхан ч гэсэн бид нар нөгөө заншсан нэг шинэ сүлд модны наадам тэмдэглэдэг арга барил гэдэг шүү дээ. Тэр болгоно энэ жил яг яаж болох бол хэн өвлийн өвөө болох бол яаж алиалагч хэн болох бол ч юм уу те. Яг тэгээ тэр шинэ жилийн концертанд орж чадчихвэл бас одоо бидний хувьд аюу тийм давуу тал гот шүү дээ. Тэгээд хоёрт өвлийн өвгөн аавын нөгөө бэлгэний жигсаалтанд нэр маань орохол бас аюу том асуудал байсан. Тэгээ ерөөс шинэ жилийг өвгнөөс бэлэг авах сумын соёлын төвийн сүлд модны наадмыг хэрвээ хүүхэд наснд байхдаа бол нас өрөөг байхад яаж туул ачилж орж үзэх үү гэдгэл дурсамж хамгийн гоё байдаг. Тэгээ манай ээж ч нөгөө бас соёлын байгууллага, соёлын төвдөө ажиллаж байгаа болохоор шинэ жилийг ер нь тэгэл сумын соёлын төвийн клубтэй л холбож боддог тий. Тэгээд сүүлийн үед бол шинэ жил тэмдэглээгүү айгаа олон жил болж байна. Олон. Тэгээ энэ жил зад тэмдэглэндээ гэсэн бодолтой ирсэн байгаа шин. Ганцхан одоо хөгжим мөр тэр одоо гадаад улс орн тэр олон оюутны дунд өөрийнхөө тэр Монгол гэдэг өв соёл, хувцс сэргэлэл, Монгол хүний талаар ингээд бас сурчсан тийм. Яг гэвэл би энийг ингээд өөрөө чиний ингээд сошиал хаягаас олж харсан байхгүй. Тийм учраас энийг ингээд үзэгчдэд бас яриулъя гэж ингэж бүр урьсан. Тэгээд энэ санаантай хөрлөө. Тэгээд доогдоо уран бүтээлийн болоод сурлага хөдөлмөрийн, ажил хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсэн ирээ ингээд ивент тэтгэгчийн бас энэ сайхан бэлгийг TV5 телевизийн одоо шинэ он руу хамтдаа нэвтрүүлгийн уран бүтээлчийн хамтраас гардуулъя. За 2026 онд тэгээд ажил үйлсэнд дэлгэрч явах болтугай. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан луу гэдэг байгаа. Эрүүл аюулгүй, нэмэлт сахаргүй өнгө оруулагчгүй. Тэгээд бас хөөрхөн дүүнэртэйгээ хуваагаад идвэл маш тохиромжтой байдаг шүү. Тэгээд нөгөө нэг Бэлэг авах айгуу удажээ. соёлын төвийнхөө одоо нөгөө нэг шинэ жилийн бэлгэнд орохыг, өвлийн өвгний бэлгэнд орохыг хүсдэг гэж. Энэ ер нь миний энэ жилийн хамгийн том бэлэг болчихлоо шүү. Итгэл хайран болчихгүй юу? Цаг зав аваа зохицуулаад бидний нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхээ хамгийн одоо сүүл хэсгийг танд үлдээ бас баярсан талархсан олон хүмүүс хэлэх байхаа гэж бодож байна. Юуны өмнө одоо төрүүлж зөвхөн ээж аавтаа их талархаж явдаг. Намайг байнга ер нь тэгэл нөгөө багаас маань эхлээл 6 дугаар ангиас эхлээл гэсэн чинь хөгжим сурахаа явахт л ингээл дэмжээл одоо хүртэл ингээд дэмжиж явж байна. Намайг юу л хий гэсэн бүх талаар нь дэмждэг. Гэрийнхэндээ маш их баярлж явдаг. Тэгээд мэдээж одоо энэ хөгжимтэй холбож зааж сургасан дэлгэр нассан багш, Эрдэнэ Очир багш та баярлалт, хоёр багш та баярлж явдаг. Тэгээд бас Монгол хүн болж төрсөн тэр дундаа Завхан аймагт тий отхон нингэр хайрхны охин болж төрсөндөө үргэлж бахархаж айгу энэ бол том хувь заяа гэж
гаргаж явдаг. Хоног хугацаа орсон өнгөрч хуучин он биднийг орхиж шинэ он айлчлан ирж буй энэ өдрүүдэд болол үзэгч та бүхэндээ шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань өдөш бүр 22 цагт шинэ сонирхолтой зочдтой уулзалтыг хичээж байгаа. Энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly бицгэн луу Иштэй чихэр амттай хар татам дүр Baby Dragon илүү амттай органик сонголт. Ми 100% байгалийн NFC juice. Чанартай юм бол та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бит саруул ухаан гэдэг биз авч аргал алт хүн кино болж үз амин дэмэр баяа ай кул хот туршлаа хаяан ай кул зүү амтлын хий баяа ай кул